Хайр өөрөө юу юм бэ гэхээр хамгийн аз жаргалтай үеүдээ сайн хадгалж чадсан гэсэн үг шүү дээ. Их удаан хадгалж чадсан. Тэр нь тухайн хүний амьдралд өдөр тутам мотивац болж байгаа. Энэ нь биднийг яг бодит байдал дээр хүн болгож байгаа. Хүн байлгаж байгаа. Нэг. Хоёрдугаарт хүн амьтнаас одоо юу гэдгийг нийгэмшиж байгаа буюу хүн болж байгаа энэ процесс ч өөрөө суурь нь юу гэхээр нийгэмшил. Гэр бүл. Гэр бүл болох нь нийгэмшлийн бүр хамгийн анхдагч процесс шүү. Гэр бүл гэдэг чинь өөрөө төрөөд эхлээд ээжтэйгээ автагаа нийгэмшиж байгаа хэлбэр болчихлоо шүү дээ, тийм. Би нийгэмшиж чадчихэв нүггүй юу гэдэг нь би хэн нэгэнтэй хайрын ийм холбоо үүсгэж чадж гин үү? Хамгийн ингэ. Нөгөө дурсамжуудыг хадгалж чадсан уу? Аавтайгаа ээжтэйгээ одоо юу гэдгийг төрсэн ах эгч дүүтэйгээ дээрэс нь эхнэр нөхөр хүүхдүүдтэйгээ энэ дурсамжийг хадгалж үлдээд тэгээ трийг урт хугацаанд доктортой авч явж чадах ч юм уу? Нийгэмшин гэдэг чинь явж яаж хамтарч амьдрах вэ гэдгийг анхдагч процесс. Хүн төрлөختөн нийгэмшиж л хамтран ингээд нэг юм явдаг юм байна цаашаа.